Сайн байцгаана уу миний үзэгчдээ. Ингээд Монгол явсан аялын бичлэгийн 2 дахь партанда тавтай морил өмнө нь өгөхнийг анхааруулга байна. Энэ бичлэгэн дээр нэг айхтар яг явсан газар болгоноо бичээд явсан юм бол байхгүй боломжийнхаа яриад бичээд явсан. Ихэнх нь ер нь түрээсэлсэн байраа үзүүлж байгаа. Тэгээд авсан юмнуудаа харуулж байгаа бичлэг нэг хэсэг орох байх. Тэгээд би ч гэсэн тэр үедээ бас байгаа мөчөө гоё мэдэрч баймраас учраас зарим үед бол бичлэг хийж амжааг байгаа. Тийм болохоор ер нь тийм байгаа шүү гэж бодоод тэгээд үзээрэй. Хөвсгөл орсон, хар ороо орсон. Гоё байна уу? Ваа, сахгошур ирлээ шүү дээ. Eine Hände so. So? So ein bisschen runter? So. Hin. Genau, so, genau. Darf ich mir das ballern? Ja. Einfach so? Ja. So wie ich sonst auch gemacht habe? Ja. За. Баг, жоохон. Ich glaube, das wird reichen. За. Hey, sehr gut, sehr gut. Sag ich hatte das schon mal bei Anruf und eigentlich bin ich süchtig danach, deswegen ich darf nicht so oft machen. Ингэж. Also so? Helf mir noch. Тэгээд энэ дайланг нь. Паскал юм юу асан? Аваас бэлгэнд юм Da rausholen? хөөрг авсан. Тэгээ бүдүүнийг ойсон юм хөөргний дайланг авсан. Яана уяха. За бид хоёр одоо Киев руу явах гэж байна. Цаг одоо 11 цаг болж байна. Хороолын нэг Kievs явах шүү байна. Laut eigener Aussage hat die Mitarbeiterin zu Edda gesagt, sie möge sich bitte eine Jacke anziehen, weil ja. За Kievs-ийг авсан. 2 уяг вакц аваад тэгээд 5 ширхэг дахин аваад тэгээд ингээд авах 55500 болж байна. Und Pascal sagt, das ist sehr sehr günstig. Na Schatz? Ja. KFC ist günstig. За хөө бид гурав одоо хотын төвөөр явж дэлгүүр орох гэж байна. Бэлэг мэлэгнүүд цуглуулах гэж байна. Тэгээд яа миний урал амар тат харагдаж байна уу? Гайг байна. Энэ камер 8 тат харагдах юм юу? За тэгээд манай байр маань болохоор яг энэ Улаанбаатар их дэлгүүрийн яг хажууд Улаанбаатар таун гэдэг энэ байрны 17 давхурт юм байна лээ. Окей. Урал нэг тат харагдаж байна. Хүнсний хорийн доотлын зам гардаг юм. Ямар гоё зургнууд вэ? Их дэлгүүр дотор явж байна. Одоо номын дэлгүүр орж ном авах гэж байна. Ийм үстэй юм авна гэл. Шүдэн үуч. Ich glaube schon, ja, da gerade was so an. Ja. Das ist doch schön. Da diesen Frauen. Meinst du, die passt am besten? Mhm. Oder die? Genau, das ist schön, Schatz. Ja. Spiegel? За манай өргөгч маань юм өргөөл явж байна даа гэж. Diese Kopfla. За өнөөдөр 7 сарын 16-ны 4 өдөр болсон байна. Одоо бид хэд явж талбай дээр зураг авахлахаар явах гэж байна. Бид хэд яг ирсэн эхнийхээ өдөр талбай дээр зураг авахулсан байхгүй юу? Тэрийг үзүүл. Яг тэрэн шиг зураг одоо эмэгтэйдүүдтэйгээ хамт авахлах гэж байгаа байхгүй юу? Тэгээд юм юугаа микрофоно. Чи. Нарта яг ийм зураг Паскал бид гурав төгсөнөтэй манай иргэдэд 14 настай хэд гонжиж өндөр байгаа зү. Ийм зураг авахлаад айныг авчи. Тэгээд Паскал дээр өөртөө ийм талбай дээр зураг авахулсан. Одоо яг энэ зургаа эмэгтэйдүүдтэйгээ хамт авахлах гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнийхээ араас нь юу ороод говь ороод Паскалны говь юу харсан гэдэг байгаа. Күрчиг харсан гэдэг байгаа. Тэр күрчиг надад үзүүлнэ. Миний харсан хамгийн гоё күрчиг би тэрийг амаараа л гэсэн чинь тэгээ би за харж агаад тэндээ гоё байл тэгэл Паскал хараг авах юм байлгүй. Өчөөс харж байгаа л гэж бодож байна. Манай эндээс нэр юу нэстэ гоё харагдаж байна. Харагдах байдал нь өдөрч гэсэн юм гоё. Эндээс ингээ юм бүгдөө ойрхон болохоор ямар юм аа.
Баяржаад. Тэгээ өнөөдөр болохоор гадаа 23 градус байна. Өчигдөр болохоор 27 градус байсан. Амар халуун. Гэтэ надад тэр 27 градус нэг айхтар халуун санагдаагүй л дээ. Нөгөө Герман читон хэдэн 2-7 хоногийн өмнө 3-7 хоногийн өмнө нөгөө айхтар 40 хүрч халдсан шүү дээ. Тэрнээс хойш надад одоо ер нь хүүтнүүд нэг айхтар нөлөөлөхөө болж байгаа. Халуунууд нэг айхтар нөлөөлөхөө болж байгаа. Тэгээ хагас өдөр бас 28 градус байх юм билээ. Бор орохгүй сайхан өнөөдөр сайхан цаг гартай байна. Одоо тэгэл энэ хүүхний нүрэ бодож дуусахгүй л байж чинь за. Зөө. Bedona. Эдний кофе нисгой амттай юм байна энэ Годивагийн. За талбай дээр ирж зураг авах гэж байна. Одоо сая говь орж говь дотор юмнууд үзэж байгаад даанч Паскалийн нөгөө авчихсан курчг нь XL Паскал багдаад тэгээд жоохон том бол байхгүй юм тэгээ авсангүй. Тэгээ одоо энэ талбай дээр гоё нөгөө зурагчингаар зураг авах гэж байна. Тэр нэг зураг нь 10,000-аар авч ирсэн байхгүй юу? Тэгээд тэр зургийг одоо авах гад. Тэнд Паскал зогсож байна. Тэндээс манай хоёр ирж байна. Нэг нь доголцсон зайлвал түрүүн шатар бууж та хөлөө өвтчихсэн. За нэг зураг авах гэж байгаа газар маань энэ Баянгол дэлгүүрийн өртөлт үед юм байна. Золоо арт гэдэг дэлгүүр маань. Инглис зэм дэлгүүр байна. Сайхан нөгөө дэлгүүртээ орж ирсэн. Паскал бит хоёр энэ зурагнаас авсан. Энэ гоё ингээ пүүзлээрээ юм байна. 1000 ширхэгтэй. Тэгээд 80,000 төгрөг гэж чинь. Энд ингээ зөндөө олон бас юунууд байна. Пүүзлэн зурагнууд байна. Бүгд гоё гоц. Тэгэнгүүтээ энэ авахлаар байгаа нэг зураг юм байна. Бусад зургийг юунаас цахиалаад авчиж болох юм байна. Гоё зураг байгааз. Зураг шүү дээ. Тийм тий. Тийм тий. Захиалдаг зураг нь. Энэ ингээд зураг нь хэд их байхаа энэ томороо? Яг зураг 2,500. Хэд 500? 2,500. Аа зөв. Энэ өстө гоё юм байна. Тэгэнгүүтээ ийшээгээ яваад юунууд вэ? Хөрөгчний наалтнуудаас яг энэ мэнтийг ижлэх 7,000 төгрөг гэж байна. Өстө гоё юм аа. Энийг хардаа энэ бас гоё газ. Nice. За баярлалаа. Баяртай. Бороо орж гинөө. Окей, гадаа жоохон бороо ороод байна. Одоо машин лгаа гүүхэндээ тийм ээ. Окей. Let's go. Яа. Заахөө одоо өдрийн хоолой ч юм уу орой хоолой ч юм уу ихээр 4 цагийн үед болж байна. Жантаа гомын газар орж ирсэн байна. Нэг гоё жантаа гом идэл гоё штэ тий. Тэгээд тикет байж байна. Энэ модны хоёрын тэнд байдаг газар юм байна. Энд ямар нэртэй газар байлаа бүдүүнэ? Ямар нэртэй газар вэ? White House-ийн нэг давхар тийм байна. Мэдхгүй модны хоёрын тэр White House-гийн газрын нэг давхарт юм байна. Тэгээд зөндөө олон жантаа гом авлаа. Би ч одоо Герман жантаа гом гэж нөгөө савтаа гом л иддэг болохоор яг жинкнээсээ хийсэн гоё жантаа гом гоё яхаа гэж бодоод байна. Тэгээ хоолой газрыг үзүүлнэ. Бичлэг хийн гэж аадрууд идэ эхэлчлээ. Нэг хааны бахтаа ол ирсэн. Араас нэмшүүлтэй ол ирсэн. Тэгээ одоо юу нэрнэ? Жантаа гом араас ирнэ. Bedoni. Жантаа гом маань ирсэн. Ваа. Krass aus. За хөө одоо зайсан үсгээр авах гэж байна. Дунд нь яг сайхан машинаа тавьчихсан. Тэнд нөгөө нэг соёмтой бол харагдаж байна. Яа. За хөө. Зайсан дээр ирсэн. Оо ямар сайхан. Өндөр чи зөндөө олон юм хоглуулдаг юмуд ирсэн байгаа юм байна. Эндээс хот ингээс сайхан харагдчих. Тэнд соёмтой уул байна. Ороо. Дөрөв. Хав. 6. Wie viel muss ich noch? 6 hast du jetzt? 6 habe ich. Ja. 7.
8. Наймыг авсан. 7. Тэр энэчнээс сонгож авч болох юм байна. Гөө Паскал 8 юунаас 12-оос 8-ыг онж энийг бүдүүнэд авч өглөө. Бүдүүнээ болохоор 12-оос 6-ыг онж энийг авлаа. Bedoni. За одоо тэгээ дахиад шиднэ гинэ. Энд чинь болохоор шиддэг ер нь бол нэг 3-4 газар байна. Тэгээд энэ ч очиж шиднэ. За найзуудаа тэгээд сая энэ ч нэг юм юу ондог тоглоомн дээр тоглоод 12 бөмбөгөөр тоглолт юм байна. Тэгээд 12 шидэлтэн 5000 төгрөг гэж байна. Тэгээд 8-ыг оноод имийг авсан, тэгээд 6-г оноод имийг авсан, нэг 2-ыг надад Паскал авч өгсөн. Тэгээд нэгийг бас бүдүүнэд авч өгсөн байгаа оноод. Тэгсэн чинь энэ нэг 3 газар байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Паскал ингээд 10-ыг онцдог байхгүй гэсэн чинь ингээд 8-ыг онсон мүү те энэ хүний гадаад юм чинь энийг нөхчигээд нэг амар сонин хачин тоглоом өгөхгүй заяо. Тэр бүр гайхаад яагаад чи сонгож авч болохгүй юм гэсэн чинь наа чи гадаад юм чинь ингээд за тэр бүр гайхаад энэ юм чинь надтай явж байгаа шүү дээ юу гэж байгаа юм бэ гэж байгаа бүр ярьж бүр ашгүй энийг авсан за ёо. Тэгээ би Паскал хийж гисэн чинь Паскал хөрх юм яана ямар муухай юм бэ л гэдэг. Гэтэ яг хамгийн анхны удаага гарсан ийм гас стэш үүдлээсэн болохоор одоо яах вэ? Гэтэ муухай юм байна. Окей. Ja. Хоёр хуваалцад $1 санагдаж байна. Яаж юм? Hier kannst du einmal so schön filmen. За хөө зайсангийн өрөө дээрээс дахиад нэг харуулчих да. Гутигоо гэж. За тийм ингээд сайхан шатаар буугаад ороо явна. Энэ уртал зөндөө олон барилгууд баригдчихжээ. Энэ Паскал жоох сэтгэлээр унтах шиг боллоо сая энэ хүн жоох яатсан чинь сонио аш гаргацсан чи үргэлж нэлийн бодлогошрол явчлаа да. Жохон байж орж сэтгэл санааг дэвшлүүлэхийг хичээхээс. За сайн байцгаана хүмүүсээ ингээд одоо түрээлсэн Airbnb-г үзүүлэх гэж байна. Энэ байранд болохоор бид 7 хоногийн хугацаанд байгаа байхгүй юу. Тэгээд бүтэнсэ өдрийн өглөө энэ байрнаасаа гарна. Тэгээ байраа танилцуулцгаая. За ингээд энэ талд ингээд үүд байгаа байхгүй юу. Үүдээр ингээд ороод очиж эднийх юм юу цойжтэй юм байна. Ийм смарт цойжтэй юм байна. Энэ их амар юм. Ер нь түлхүүрний хэрэг байхгүй бүгд ийм смартаар онгоцдог. Тэгээл ингээд орж ирээд гутлын шүүгээ, хувцас өөлөх юм ингээд бидний гутлууд ингээд шалаараа байж байна. Энд ингээд 0 байгаа. Тэгээд 0 дотор нас угаалга машин дээрээс бидэд баах юм угаасан Паскал одоо энэ дотор усанд орж байна. За тэгээ ингээд шууд чигээрээ явангууд Паскал дотор унтж байгаа унтлагын өрөө байгаа. Энд ингээд унтраач үл яаж ийн харах болчих юм. За тэгээ ингэнгүүт энд нэг юм том ортой. Тэгээ энэ хажуу талд нэг юм шүүгээ байгаа энэ дотор бит хоёр ховцнуудаа ийдсэн байгаа. За би одоо гэрэл унтраагаа тэгээ цонхоор нь харагддаг юг үзүүлээ за юу. Одоо харагдцсан үзүүлээ за. Юу ямар гоё харагдаж ийн гэж. Шууд ингээл талбай малбай, Central Tower, Blue Sky энэ ингээ харагдан за. Ингээл хотын дүү харагдана. Гоёагаад. За тэгээ ингээд унтлагын өрөөс гараад энэ орн амар том заяа Паскал хоёр баг тал дээр нь унтж байгаа юм чинь. Тэгээ амар гоё зөөлөө ор илээ. За тэгээ ингээ гарангууд энэ талтаа ингээ зүүн талдаа галтгоотой тэгээ ингээд буудантай. Тэгээ галтгоондоос айгүй хөөх юм блэ бүх юмнууд нь л бэлээ. Энчнээс сууж битэд юу яаж байгаа? Цай маяга ууж байгаа. Тэгээ хөргөчөө ямарсан идэх юмар дүүргэсэн тэгэл энчнээ өглөөний цайгаа уучаал орой болохоор гарч хоол ичээл. Аав ээж хоёр дээр яг нэг өдөр хоол идсэн юм байна. Тэгээ авчирсан хоолоо бас энд авчирч нэг өдөр идсэн юм байна гэж. За тийм тэнгүүтээ ингээ авчгууд энэ үг бол анх орж ирэхэд амар гоо тэгтээс байхгүй. Одоо бүх юм ингээ тараагаад тавьсан байгаа болохоор одоо энэ минь хэд нөгөө Германаас авчирсан хүмүүс төх бэлгнүүд энэ төр гинчээ байгаа. Тэгээ тэр тортой юм гэхэд энэчнээс авсан Герман л авч явах юмнууд гэдээ байгаа байхгүй юу. Энийг одоо би сууж байгаа янзлах гэж байна. За тэгээд хөдөө явж ирсэн хамаг хувц эртээ алцсан. Тэгээд тэднэрийгээ сайхан угааж тавьсан. Энд чинь угаалгын машин байгаа болохоор за тэгээд зурагтаар бүх юм үзчихэж байгаа. Тэгээд энэний арталт юм хөөрхөн ном цомнууд юмнууд байсан энэ хатаагч тавиад хамаг юм халахлагдчихаал байна. За тэгэнгүүт ийшээ орж ирээд энэ ч нэг юм компьютерийн ширээ шиг юмтай. Тэгэнгүүтээ энэ ч болохоор юм гой суудаг юмтай. За энд манай дүү сууж жоох ичээд байх шиг байна. Ингээд энчээ суугаад энэ хотын юг харж болох юм бэлээ. Ийм гой харагдцыг энчээ суугаад ном уншвал өстой гоё яхтал гэж бодсон доо. Чамайг оруулахгүй байгаа. За нааш үрээ дээр. Алианы дөгч. За ингэнгүүт тэнд ингээ ихтлгүүр харагдаж байгааз. Nice ураа. Тэгэл ингээл харчна.
За тэгээд энэ байрыг чинь хэдэн евроор түрээслэлээ 7 хоногийн хугацаанд 300 эд евро байсан хаа, яг ингэ хажуулж жинхэнэ үнийг оруулчих заяа. Тэгээд яг Улаанбаатар ихтлгүүрийн хажуулталт болохоор юунд байршлын айгуу гоё ингээл гараал өрсөнд 4-5 минут төр бүх юмдаа хүрчин их сайхан байна. Тэгээд тийм л энэ да. Одоо энэ авчирсан юмнуудаа жоохон юу хаас янзлаа гэж бодож байна. Баахан худалтай авалт хийлээ. Тэгээд тэрнээсээ үзүүлэх үү. За би өнөөдөр ихтлгүүрийн номын сан орж номын сангаас юу авсан? Ийм номнууд авсан баахан. Харагдаж байна уу? 10 хэдэн ном ингээд авсан байгаа. Тэгээд энэ Cloud9 орж баахан нүүрний юм авсан байгаа. Хүмүүс нөгөө намайг заяа бэлгээгээс бити юм аваараа Cloud9 юу н зүгээр шүү гэсэн баггүй юу? Тэгээд тийшээ орж агаад тэр нөгөө зөвлөж өгдөг хүн охин нь айгүй хөөрхөн ааштай зөвлөж өгж жагаад тэгээд юу яасан? Авсан. За тэгэнгүүтээ бас хажуугаар заяа бэлгээ ороод яг нэг юу авлаа. Тонер тэгээд нөгөө мисттэй авсан. Энэ мист чинь их зүгээр мист шүү дээ. Тэгээ нүүр бодог модны хараас яждаг болохоор энээс авсан. Тэгээд нэг хэдэн маск авсан. Заяа бэлгээгээс ийм туртай юм авсан байна. Йой. Яачна. Тэгэнгүүтээ хүмүүс баахан янамлын оймос авсан. Нөгөө Паскалийн гэрийнхэн амар олон болохоор бүгдэнд нь баахан юм авахаар бас арай худлах гэж. За ямар ч гэсэн бүгдэнд нэг оймос авчиг гэдэг оймос авсан байгаа. Тэгээ Паскалийн ээжд нь бас юу авсан? Нэг юм Монгол урлалын цүнх авч өгсөн нэг хөөрхөн цүнх гэдэг газар идэм байлээ. Тэр цүнх одоо энэ хавьд харагдах нь. Энэ. Тэр газараас нь бас Паскал дээр өөрсөндөө тэлээ авсан. Зүгээр юм байлээ нардаа. Ийм хөөрхөн юм арьсан цүнх. Тэгээ энэ дэр нэг нэрийн шивүүлж болт юм байлээ. Гооз игдсэн байгааз. Тэгээд тэлээг өдөлхөө би нэрээ. Паскал болохоор харамгтай тэлээ авсан. Би болохоор ийм бэж өнгөтэй юм шиг тэлээ авсан. Тэгээд тэнцэн байсан болохоор ийм тэнцэн юу атсан нүхийг ингээд бас жоохон нэмээ цоололчж болт юм билээ. Нэг хөөрхөн тэлээ авсан. За тийгээд өөр авсан юм гэвэл за би камерныхаа ерөөсө хүлийн зүгэдхий. За тэгэнгүүтээ янамлын оймснууд чи ямар хөөрхөн юм бэ? Өнгө зүсэн. Тэгээ бас өөртөө бас юмс авсан. Энэ хардаа ийм хөөрхөн хээтэй, ийм бантагтай, тэгэнгүүтээ ийм цасны ширхтэй яга өнгөтэй өнгөн амар гоё яагаад тийм. Үйл болохоор би ч өгөлдөж өгөх гээд идэм чинь дугаасаа. Тэгээд ямар ч нэг хитэн юмс авсан юм бэ? 8-9 юмс авсан. Нэг оймс нь 12 мянга гэж ийсэн. Тэгэхээр нэг еврогоор отохор чинь 3 евро гэж байгаа байхгүй юу? Юм байна. За тэгэнгүүтээ ээж аав хоёр бас энийг өгсөө. Нөгөө сүүнийхаа дээжийг үргэдэг гээд энийг өгсөн. Тэгэнгүүтээ энийг бүдүүнээ надад өгсөн. Нүрэндээ түрхэн. За тэгэнгүүтээ ээж бас надад баах юм өгсөө. Нүүрний маск нууд. Баахан солонгос маск нууд. Эднийг сайхан янзлнаа. Тэгэнгүүтээ ээжэд бас нэг юм Японоос ирсэн хүн өгсөн гээд баахан нүдний тусаалганууд өгсөн юм байна. Энээсээ би нэгийг өөрөө Паскал дээр авч хэрэглээд тэгээд үлдсэний гэрүүнд очиж байгаа зарвал зараа тэгээд зарахгүй бол тэгэл эднэрийг насаараа хэрэглэе гэж бодож байна да. Тэгээд нэг юм тэлээ бас байсан. Ийм хар тэлээ хүнд бэлгэн төхөд зүгээр юм байлээ гээд ээж өгсөн. За тэгэнгүүтээ өөрөө явлаа. Би танаас авсан номнуудаа тэр чигээр нь үзүүлэл яах вэ нэрээ. За яшиг ч юм уу. Юу вэ? Энэ ийм Монголын далбаатай Монголиагээ бичсэн газрын зурагтай хөрөгчний наалт авсан. За авсан номнууд байна. Тэр юу номын цагт явж байхад ер нь миний герман хэл дээр уншдаг нөгөө трейлер номнууд бүгдөө монгол хэл дээр орчуулдаг байж лээ. Тэгээд Verity Enter тий байсан. За. Schatz, wenn du nackt bist, ich mache hier Video, ja? Wenn du nackt bist, zieh dich an. Ich mache hier Video. За, эхний ном маань энэ гидс гэдэг ном байна. Энэ нөгөө ер нь тэг ойлгоод уншаад авчихад зүгээр ах тэг өөрийнхөө ходоод гидсийг яаж ажиллаж байгааг мэдээд авчвал ходоод ч энэ одоо юу гэлээ дээ хамаг ямиг агуулж идэг. Ходоодноос бүх юм шалтгаалдаг, гидснээс бүх юм шалтгаалдаг гэдэг дээ шүү дээ тий. Тэгээд нэг ийм ген гэсэн ном авсан. Тэгээд нэг юм амьсгал гэдэг ийм уушигтай холбоотой ном тэгээд амьсгалын засаг масгалын талаар гарах юм байлээ.
Тэгэнгүүтээ аюул түргэх өвчний шинж төвдгөө гэдэг ийм ном авсан. Тэнгүүтээ энэ жаргалтай болгох зориг гэдэг ийм ном авсан. Энэ болохоор энэний энэний болохоор ад юу лээ? Энэний өмнөх нь юу лээ? Ад үзэгдэх зоригийг уншчихсан ахгүй юунаас өөрхөн ном. Тэгэнгүүтээ энэ кофе өрхөөс өмнө гэдэг энэ номыг бас авсан. Тэгэнгүүтээ энэ Homo Deus гэдэг энэ номыг авсан. Тэгээд энэ 21-р зууны 21 сургамж гэнийг авсан. Надаа гэрт Sapiens нь байгаа хгүй юу? Хэзээ нэг цаг уншинтаа л гэж бодож байгаа да. Йой. Тэнгүүтээ Murakami-гийн юм шинэ 2 ном авсан. Ийм Murakami-г унших дуртай. За тийм байна. За. Тэгэнгүүтээ нэг юм хөөрхөн юуны хажуудал писмалийн хажуудал нэг хөөрхөн дэлгүүр байсан. Тэндээс бас тэн ийм хөөрхөн цүнхний яосор ч юм уу түлхүүрний яосор ч юм авсан юм гэрний зурагтай 15,000 гэж хэлсэн хөөрхөн байгааз ингээд түлхүүрэндээ ч юм юутай зүүчүүл. Тэгээд нэг ийм 2 Монголын далбаа шиг ийм юм авсан. Энийг хувцсан дээр ингээд юу очиж болдог гинэ. Энэ наалтыг авж агаад наагаад эндүүдчгээр ингээд тогтчдیں۔ Гинэ. Унтах байгаа юм уу? За тийм л энэ да. Одоогоор авсан зүйлүүд гэвэл тэгээд өөр юм байгаа юм байна. Энийг нэр өдөлгөө марцчих. Эхлэлгүүрийн хурцлт нөгөө наадмын өмнөх өдөр үзэсгэлэн бодлоо олж байсан байхгүй юу? Тэгээд би тэр хооронд Unitel-ээр дугаар авахгүй явцаас яг хажуу талд нэдэг нөгөө юуны хурцлт өгдөн штэ. Эхлэлгүүрийн хажуу талын замын хурцлт гэдэг нэг Unitel-ийн салбар тийш авахгүй явцсан. Хоогуур, Pascal, Visnu, Anu 3 төгсөөнөө 4 тэр үзэсгэлэн бодлоон дээр үлдсэн байхгүй юу. Тэгээ Pascal тэнд арсад юусан юм бэлээ, онцлуулсан юм бэлээ. Тэгсэн чинь тэр арсын оншилж өгсөн охин миний бичлэгийг үздэг охин байж тараа Pascal ингээд таньсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ Pascal нөгөө мөнгнүүд надад бүгд явж байгаа болохоор арсын оншилчаад тэнцээ бүтээгдэхүүн авчаад нөгөө төлбөрөө төлж чадахгүй намайг хүлээгээл яжсэн мэлээ л дээ. Тэгээ би найз охин өрхийг хүлээж ийн гэсэн гэсэн. Тэгэл би очиод ингээд яасан чинь намайг та уука хичээн та Монгол ирсэн мөгөл миний бичлэгийг үздэг гэдэг нэг амар хөрх охин байсан. Нанди ирд ингээд охин Pascal-тай хөрх охин байлээ. Амар гой зөвлөгөө өгсөн мөксөн л гээ тэгээдсэн. Тэгээд тэр газраас ийм олон юу авсан. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс бас авсан. Ийм их маск авсан. Тэгээ угаасаа амар хямдралтай байсан байхгүй юу? Нэр бүгдөө маск нөө дотроо 20 өлөө 30 ширхтээ гэсэн. Тэгээд энэ бас нэг удаагийн маскнууд байна. Тэнгүүдээ нарны тоос авсан. Энэ гуйжуулагч авсан. Тэгээд би ингээд ер нь юунууд энэ нарны тос байна. Нэг нарны тос тийшээ гаргаад тавьсан байгаа. Тэнгүүдээ сая бүдүүнэтээр юу яадаг гэхгүй юу? Хийм цэвэрлэгээ ороо би цүнхээ ууланд өгч чадсан байхгүй. Би нөгөө Pascal-ийн өгсөн Libeskind-ийн арьсан цүнхээ Монголд аваад ирсэн чинь хөдөө авч явсан байхгүй. Миний алдаа болсон байхгүй. Амар халтар болсон. За дээрэс нь ингээд жоохон толон болботой болсон. Тэгээ би тэрийг хийм цэвэрлэгэнд үгүй арилгачдсан болов гэсэн чинь жинхэнэ арьс болохоор юу аахгүй гинэ. Цэвэрлэгэнд авдаггүй гинэ. Одоо би танд үзүүлэх үү? Энэ цүнхээ хэрэггүй авчдаг гэж одоо Pascal тэгэл гомдохлахтаа энэ хартаа ингээд жоон халахаар болцсон. За тэнгүүдийн хойдолтой юм толботой болцсон. За тэгээд боотл матл патаар. Тэгээд ингэдэг гэж нэг юм тэр хэм цэвэрлэгээний газрын хүн ийм юмар үрж агаад яхан бол гайгүй болдог гинэ. Энэ юм хойдол нэг юм баллуур шиг юм байгаа байхгүй юу? Тэгээд арийнх нэг юм ус шиг юм байгаа. Эхлээд энэ баллуур шиг юмар ингэж сайхан үрж агаад ингэж амар хүчтэй үрэх юм гэсэн. Тэгж агаад араас нь нүгээр нэг гэсэн. Тэгэхээр гайг болдгийг гэсэн. Тэгээд жоохон байж байгаа туршиж үзэхээ болоосоо л гэж бодож байна да. Авч өгсөн юм муухай болгохоор тэг гомдчихвол хөрх юм. За одоо тийм л байна да. Одоо энд нөгөө юу вэ? Монголоос авчирсан найзуудаа өгөх бэлгэнүүд байна. Найзуудтайгаа уулзж амжааг байгаа 5 өдөр уулзахгүй юу? Цаад үзүүлэх үү тэднийгаа. Энийг болохоор бид ийм артаас авсан. Бид хоёр одоо нэг 2-3 хоногийн дараа ийм арт орж бас Pascal-ийн гэрийнхэнд өөр юмнууд авах, идэх юмнууд авах юм. Тийм Германд байдаггүй сонин содон зүйлсээс. За манай найзуудад өгөх энэ юу вэ? Ийм нөгөө бам крем биш үү? Ийм юмнууд авсан байхгүй юу? Тэг ингээ баахан шоколад, лентийн шоколад, тэгээд нэг найз маань төрсөн, тэрэнд авсан хүүхдийн соосог, аймаас ингээ хүүхдийн хувцас ингээд юмнууд байна да. Энд бас авсан юмнууд байгаа юм биш нэрээ. За одоо
Энэ одоо нөгөө юм боталдаг юм нэмэнгоос авсан. За. Тийм л энэ. Тэгээд энэ үсний шампу авсан юм. Би нөгөө үсээ нэг очиж засуулсан тэр нэг үсчихч маань миний үсэнд уурах хэрэгтэйгээд ийм уурахтай шампунь гэж зарсан байхгүй юу? Ийм. Энэ болохоор үснийх нь маск нь бол юу нэлээ? Hair pack гэдэг ч үлээ. Юу нэмэн үснийх нь маск юм байна. Тэгээ шампунь нь 2-2-ыг авсан. Тэнд очиод хэрэглээд үсчин гайгүй уурахтай болчихвол хэрэглэхэ болчих болно гэсэн шүү дээ. Тэгээд бас Tsubaki-гийн шампунь бас авсан байгаа. За тэрийг наашлал гаргаж харъя даа. Йой. Энэ бичлэгч баг unboxing бичлэг болчлаа доо. Модон ингээд нөгөө юм гэж баталдаг. Энэ ажлынхандаа өгөхгүй юм чихэр авсан. Тэгэнгүүтээ ийм Tsubaki-гийн гэмтэлтэй усны шампу авсан. Тэгээд шампуны нөхчдөг юм байт юм энийг авсан. Тэгэнгүүтээ энэ нөгөө Fino гэдэг энэ Япон усны маск усгүй ялгадаг гэсэн энийг авсан. Юмд байж идэм билээ. Тэгээд энэ Fino-гийн бас усны тос авсан. За ингээл болж байна дөө. Тэгээд ээж бас надад зөндөх юм өсөн баахан дээлмэл авсан. Тэднийгээ би дахиад тэгж чад харуулнаа. За та нар угаасаа миний нөгөө юг Instagram дээр оруулсан хэрэг постыг үзэх юм бол Паскалийн надад гэрлэх санал тавьсан өдрийг үзэх юм бол энэ дээр өмссөн байгаа дээлийг ээж оюулж гисэн байхгүй юу. Тэрнээс гадна өөр бас зөндөө юм авсан. За одоо тийм л энэ да. Нэр юу яач Cloud9-аас авсан юм үзүүлэх үү гэж амарцсан ш. Энэ нөгөө юм 345 гэдэг нэг юм брэнд байгаад байсан да. Энэ ягаад яахгүй юм болоо. Бас фокусирт нэгсэн үү? Энэ 345 гэдэг энэ брендийн юу гэсэн чигшүүлэгч юм мист бас энийг тонерны оронд ашиглаж болно гэдгийгсэн. Тайвшруулна тэгээд юу гэнэ гэсэн. Чиг үгнэ гэсэн. За тэгэнгүүтээ ийм Kojic гэдэг нэг юм юу бор нүсээ толтныг ингээд багасгах зорилттой ийм серум авсан. Яа тэгэхээр энэ хадаа би одоо тамарт үзүүлэх үү? Монголд ирээд нэг 7 хоносны дараа миний нүдний доотлын бор сарав амар ингээд томорцсон. За одоо та нарыг хардаа. Энэ хоёрыг харж гинөө. Ингээд амар томорцсон. За энэ нарнаас л болж байгаа юм шиг байгаа. Тгийг би санаа зовоод нодтай одоо манай энэ дүү тэгээ ээж хоёр энийг толб байна гэж бодоод арчих гадсан заяа. Тэгэл би бодож байгаа юм чи ёо энэ ч одоо яатсан юм бэ гэн. Тэгээ санаа зовоод тийм юу авсан. Саны энэ серум шиг юмыг авсан. Тэгэнгүүтээ им ретинал авсан. Нөгөө үрчлээний эсрэг гэдэг одоо үрчлээдэж байгаа юм чи бас ийм жоох юм яахгүй бол ашиглаж барахгүй бол гэж бодоо. Тэгээд энэ болохоор Паскалийн авсан крем. Туслаг арсан тохиромжтой чигшил өгөх тэгээд тайвшруулах зорилготой крем. Тэгээ хоёрыг авсан. Энэ болохоор улаалттай арсан зорилттой бас чигшил өгөх зорилттой гэсэн. Here's and Dine creams. Тэгээ бэлгэнд нь ийм эмэгтэйчүүдийн нөгөө юуг арчдаг олчур гэсэн. Энийг өгсөн. Тэгээд ийм 2 ширхэг нүүрний маск өгсөн. Тэнгүүдээ заяа бэлгээгээс болохоро ийм 20 ширхэгтэй маск авсан. 2 ширхгийг. Тэгэнгүүтээ тэр нөө түрүү мист авсан гэсэн шүү дээ. Тэр байна. Тэгэнгүүтээ энэ юуны Cosrx-ийн ийм тонероос авсан байгаа. Ингээд одоогоор авсан юмнууд нь болж байна да. Тэгээд бөмбөр орно гэж бодож байгаа. Имарт орно гэж бодож байгаа. Тэгээд Zolo Art гэдэг нэг газар руу очиж хандаа өлгөх зураг авна гэж бодож байгаа. Тэгээд өмдөө хасуулсан өнөөдөр яваад тэгээд өөр яана гэж бодож байгаа лээ. Нөгөө Metro Mall орж нэг юу яана гэж бодож байгаа. Тэнгүүдээ би бас Монгол thrift shop орж үзмээр байгаа байхгүй юу? Хэрэг амжих юм бол орж үзэн тэгээ амжих бол тэгээ одоо яах вэ л да. Нэр юу яасан бэ? Нарантуулаасаас гутал авсан юм тэрийг марччих. За тэрийг үзүүлээч яах вэ? Явцсан тэгээ нарантуулаасаас хэдэм авсан. За найзуудаа өнөөдөр бол хагасаа өдөр сүүлийн өдөр болсон байна. Тэгээ бид нар сая дахиад ийм арт орчоод баах юм авчаад ер нь тэгээд сүүлд тэр авсан юмнууд үзүүлсэн зөндөө их юм авсан. За өнөөдөр дахиад дэлгүүрүүдээс орж ийм юмнууд авлаа. Ийм артаас 860 мянга төгрөгөөр юм авлаа. Тэгээд Shangri-La орж Miniso-гоос ийм юм авсан. Nike-гаас нэг ийм юм авсан. Тэгээд бөмбөр орж бөмбөрөөсөөс өөр мөр юм авсан. Ер нь зөндөө юм авсан. Одоо эднэрийг яаж чамдаандаа багтааж хийхүүл гэж бодож байна. Энэ хоёр юу гэдэг яах юм бэ?
Окей. Тэгээд одоо чемдана баглах гэж байна. Одоо энэ чемдан нь яадаг байгаа даа л гэж батдаг байгаа даа л гэж бодож байна. Нэг илүү чемдантай явж байгаа хгүй ануугаас авсан илүү чемдантай. Тэгээд тэр 23 кг-д болохоор 170 мянган төгрөгийг төлнө. Тэгээ болохгүй бол одоо нэг 23 кг-ийн ачааг 32 кг болгож нэмий гэж бодож байгаа. Тэгэхээр чин 100 мянган төгрөг нэмж төлдөө шүү дээ тий. Ер нь амар их юм авлаа ёо. За одоо тэгээ ачаага баглаж эхлэе да. Маргааш өглөө 10 цаг 10 минутаас сонгоцсон маань хөдлөн. Тэгээ энэчнээс нэг 7 болоо гэж гарах гэж бодож байна. За тэгээд ачаага баглчаад яг болсон болоогүй гэдэг үзүүлнэ за. Баяртай. Folgt ihr auf Instagram, Okao. Ja. За ингээд Монгол өнгөрөөсөн 14 хоног маань за бараг 13 хоног дөө 13 хоног маань ингээд дууссан байгаа. Онгоцны бодол дээр би нэг их бичлэг хийж чадаагүй. Яагаад тэгэхээр асгартлаа уйлсаар агаад ер нь бол салалт чинь хэцүү байдаг шүү дээ. Тийм болохоор нэг яхтар бичлэг хийж чадаагүй. Ингээд л гэртээ ирсэн байгаа да. Хэрвээ та нарт энэ бичлэг маань таалагдсан бол гоё лайк дараарай. Гоё комент бичүүлдээгээрэй. Тэгээд бүр их таалагдах юм бол subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл баяртай.